Сайн байцгаана уу? За өнөөдөр ахиад л болсон явдал гэмт хэрэгээс өөр төрлийн бичлэг оруулах гэж сууж байна. Миний хувьд хүмүүс их сонирхож үздэг болохоор криминал төрлийн бичлэгүүд оруулаад 1 жил болжээ. За нэг бичлэг бэлдэж оруулахын тулд дунджаар 10 орчим гэмт хэрэг алаан хятан болсон кейсийг тодорхой хэмжээнд уншиж судлах хэрэг гардаг. За тэгээд үзэгчдэд хэр сонирхолтой байх, өмнө нь сонсогдож, орчуулагдаж байгаагүй гол нь өөр бусад гэмт хэрэг ярьдаг олон мундаг суугууд байгаа. Тэд нар орчуулж оруулсан эсхийг шалгаж байгаад ганцыг нь л сонгож бэлдээд та бүхэндээ хүргэдэг. Нэг ёсондоо тогтмол гэмт хэрэг хүний санаанд оромгүй алаан хятан цус нөж уншиж үзэж сонсдог гэсэн үг. Тэгээд наадмын амралтч болж байна. Аялал зугаалга, хөдөө гадаа зуны сайхныг мэдэрдэг үйлрэл ирсэн учраас ихэнх үзэгчдийг амарч аялаж байх хооронд түрхэн зуур завсарлаад толгой тархиа жаахан криминал аллах хүчирхийллээс холдуулж хэд хоног өөр төрлийн бичлэгүүд үзэж уншсан байдалтайгаар 7 дугаар сарыг өгдөж байна. За тэгсэн зүгээр сууж чадахгүй энэ бичлэгийг наадмын урт амралтын өдрөөрөө сонсоосоо бас амьдралдаа хэрэг болгоосоо гэж бодоод та бүхэндээ орчуулга хүргэж байна. Боломжтой бол энэ бичлэгийг хайртай, дотн, гэр бүл, найз нөхөдтэйгөө аялаж байхдаа ч юм уу ууланд, байгаль, хөдөө сонсвол тохирох юм шиг санагдлаа. Мэдээж ганцаараа хаанч сонссон болно л доо. За энэ бичлэг дээр гарах залууг Jonathan Choi гэдэг 2004 онд дэлхийн номер 1 их сургууль болох MIT-гийн ангаах ухааны их сургуулийг мэдрэлийн мэс засалч гэдэг маш нарийн мэргэжлэр төгссөн. Америкийн нэгдсэн улсад хамгийн өндөр цалинтай мэргэжлүүдийн нэг бол мэс засалчид. Тэр дундаа тарих мэдрэлийн системийн мэс засалчид байдаг. Мэргэжлэрээ 10 орчим жил нэртэй том мундаг эмнэлэгт ажиллаж байсан ийм нэг ирээдүйтэй Аз гаралтай залуу байна. Gooby and Dooby гэдэг цөөхөн хэдэн subscriberтай YouTube сувагтай. Тэндээ нохотойгоо байгальд, ууланд аялаж, хайкинг хийж байгаа бичлэгүүдэд оруулдаг. За өнөөдрөөс бараг жилийн өмнө ээлжид ууланд алхаж явахдаа нэг зүйлийн талаар ярьсан бичлэг нь вайрал болж, за маш олон сая хүнд хүрч subscribe-ийн тоо огцом нэмэгдсэн байдаг. Одоогийн байдлаар хагас сая гаруй subscriberтай болсон байна. Бас энэ бичлэгийг нь 16 сая хүн үзсэн байна. За тэгээд юун талаар ярьсныг нь баг зэрэг товчлон найруулж орчуулснаа хүргэж байна. Hi, I'm Gooby from Gooby and Dooby. Hi, сайн байна уу? Би Gooby ба Dooby YouTube сувгийн Gooby байна. Би өмнө нь мэдрэлийн мэс засалж байсан юм аа. Би MIT-д суралцаж 4 жил ангаахын сургууль, 6 жил мэдрэлийн мэс заслын сургалтанд хамрагдсан. Дараа нь бараг 10 жилийн турш мэдрэлийн мэс засалж хийсэн. Ингээд нийтдээ амьдралынхаа 20 жилийг энэ замналд зориулсан. Гэвч би өнгөрсөн жил өөрийнхөө хүсэлтээр ажилласаа гарсан. Хүмүүс яагаад гэж асуудагч 20 жилийг хамарсан шийдвэрийг хэдхэн минутанд тэдэнд тайлбарлах бололцоо байгаагүй. Ихэнхэд нь миний удаан тайлбарыг сонсоод зогсож байх цаг хугацаа байхгүй шүү дээ. Тиймээс зэгцтэй тайлбар өгөх үүднээс энэ бичлэгийг хийж байгаа юм. Магадгүй надтай адилхан ийм байдалд орсон хэн нэгэнд тус болох ч юм билүү. Хэцүү үед маань надад хэн нэгний түүх хэрэгтэй байсан шиг миний түүх өөр хэн нэгэнд хэрэг болж магадгүй юм аа. Би эмч болж хүмүүсийг өвчин зовлонгоос ангижруулахыг хүссэн. Ангаахын сургуульд анх элсэн ороход бид Гиппократийн тангараг өргөдөг. Тэр үед нэг настай профессор хэлж байлаа. Эмч хүний үүрэг бол өвчтнийхөө шаналлыг багасгаж идгэх. Зүгээр л мэс засал хийгээд эсвэл им өгөх биш, бүрэн идгэх. Энэ үг надад бүхэл амьдралын манд туршид бодогдож явдаг байлаа. Заримдаа энэ нь зүгээр л хүнийг сонсох, зовлонг нь хүлээн зөвшөөрөх тухай юм шиг санагддаг. Би тарих болон ухамсар хэрхэн ажилдаг, бидний тарих бие, байгаль орчныг хэрхэн хүлээж авдаг талаар үргэлж сонирхдог байсан. Сайхан амьдрал гэж үнэхээр байдгүй. Байдаг бол яаж амьдрах вэ гэх мэт асуултууд миний толгойд байнга эргэлдэж явдаг юм. Энэ бүхэн надад уурэг тарихыг судлах сонирхлыг төрүүлсэн юм. Тэр үед манай сургууль дээр тархийг компьютерт холбох brain machine interface судалгаа хийдэг эрдэмтэд байсан. Тэдний хийж байгаа зүйл шинжлэх ухааны уран зөгнөлч юм шиг санагддаг. Хүн бодлоороо удирддаг. Хиймэл гар хөл хийх тухай. Би энэ сэдвтэн татагдаж хажуугаар нь мэс заслаач сурч, судалгаач хийж 6 жилийн турш тарих болон нугасны мэс заслаар сурсан. Хүмүүс төдийлөн мэддэггүй ч мэдрэлийн мэс засалчид ажлынхаа талыг нурууны асуудалд зориулдаг. Тархиас илүү нурууны өвчин түгээмэл байдаг гэсэн үг. Би хулган дээр судалгаа хийж тархинд нь электрод суулгадаг байсан.
Гэвч илүү их судлах тусам хүм бодлороо удирддаг хиймэл гар хөл бүтээх нь боломжгүйг ойлгосон юм. Учир нь тарих тэр электродыг өөрийнх гэж хүлээж авдаггүй. Үр дүнд нь түүнийг хамгаалахын тулд сорив үүсгэж тэр нь мэдрэлийн эсүүдийн дохиог хаадаг. Иймд миний мөрөөдөл биелэх боломжгүйг ойлгосон. Энэ бүхэнд 29 нас хүртлээр 9 жилийг зарцуулжээ. Хүний хамгийн эд залуу үе шүү дээ. Тэгээд бүхнийг зүгээр хаймааргүй байсан учраас сүүлчийн жилдээ нугасны мэс засалд илүү анхаарч нэртэй сайн том эмнэлэгт ажилд орсон. Яг нь бүх зүйл гаднаасаа бол сайхан байсан. Маш өндөр цалинтай, нэр хүндтэй ажилтай, сайхан хамт олонтой. Эхнэртэйгээ учирч түүнтэйгээ гэрэлснээ хамгийн зөв шийдвэр гэж боддог. Эхнэр маань намайг хамгийн их дэмжиж маш сайн ойлгодог. Гэхдээ би маш их гутарсан, яг юунаас болоод гутраад байгаагаа ч ойлгохгүй мэдэхгүй явдаг байлаа. Харин одоо ойлгож байна. Эмч хүний үүрэг бол өвчин шаналлыг намдаахаас гадна эдгэх. Би хамгийн орчин үеийн хамгийн бага зүсэлттэй мэс засал GPS ашигладаг нарийн технологиг эзэмссэн. Олон хүмүүст тусалж чадсан ч бас маш олон хүнд тусалж чадаагүй. Яагаад гэвэл мэс засал гэдэг бол асуудлыг арилгадаггүй, зөвхөн түр намжаадаг. Хүмүүсийн ихэнх нурууны өвчин нь нурууны дискний илэгдэл, дискний зүлхэн яс хоорондын үрэлт, хөдөлгөөнтэй үеэс болж мэдрэлийн өвдөлт гэх зэрэг шалтгаанаас үүсдэг. Би булчин тайрах, диск арилгах, шураг хадаас суулгах зэрэг мэс засал хийдэг байсан. Гэхдээ энэ нь үндсэн шалтгааныг шийддэггүй. Яагаад тэр диск илэгдсэн бэ? Яагаад тэр үе сул болсон бэ гэдгийг шийдэхгүй. Миний хийсэн мэс засал зарим хүн дээр үр дүнтэй байсан ч зарим нь дээрдэхгүй, зарим нь бүрд орддог байв. Олон хүнд танд энэ мэс засал тус болохгүй шүү дээ гэж хэлмээр байдаг ч хэлж чаддгүй үе байсан. Учир нь тэр хүмүүст мэс засал хийлгэх нь сүүлчийн найдвар нь байсан учраас ямар ч үр дүнгүй шүү дээ гэж хэлж чаддгүй байв. Миний нэг туслах эмчийн хэлж байсан санаанаас гардаггүй юм. Бидний хийж байгаа энэ мэс засал бол цооронхоо дээврээс болж борооны усанд норж муудсан ханыг засаж янзлан цаасыг нь сольж байгаатай л адил. Гэтэл дээврийн ус гоождог цоорсон тэрсхийг нь засахгүй орхитуулаад байдаг. Тэгэхээр миний хийж чаддаг мэс заслууд дээврээс туссан ус байшингийн доторх хананд нэвчиж, хөгцөрсөн дулаалга, муудсан гипсийг нь хуулж, шинээр сольж байгаатай адилхан. Гэхдээ ус ороод байгаа дээврийн цорхоо хэсгийг засалгүй орхиод байгаа хэрэг байлаа. Би мэс заслын ажлаа жигд маш сайн төгс хийсэн ч зарим хүн сайжран, зарим хүн хэвээрээ. Зарим нь бүр мууддаг байлаа. Өвчтөнд очих үр дүн нь өөр байсан гэсэн үг. Тэгэхээр миний хийсэн бүх мэс заслууд өвчтнүүдийн маань нурууны өвчний үндсэн шалтгааныг шийдэж чадахгүй байгааг ойлгосон. 9 жилийн турш хүмүүс яг яаж итгэрдэг юм бол, яагаад заримынх нь би мууддаг юм бол гэдгийг ойлгохыг хичээсэн. Би өвчтнүүдээс маш их зүйлийг асууж ярилцдаг болов. Та ямар ажил хийдэг вэ? Юу идэж уудаг вэ? Тамхи татдаггүй, хар тамхи хэрэглэдэггүй? Танд найз нөхөд бий юу? Гэр бүлтэй юу? Стресстэй байдгүй? Сайн унтаж амарч чаддгүй гэдэл амьдралынх нь бүхий л талыг асууж судалдаг болсон. Ингээд энэ бүх асуултуудаа нэгтгэж дүгнэхэд дараах зүйлийг хэлж болохоор харагдаж байв. Одоо миний ярих зүйлийг хийдэг хүмүүс нь эдгэрдэг, харин хийдэггүй хүмүүс нь заслахгүй мууддаг байлаа. Тэгэхээр нэгдүгээрт хооллолт. Энэ бол хамгийн чухал нь. Ямар ч хүнд өвчин тусаад нарийн мэс заслын хагалгаанд ороод эсвэл орох шаардлагагүйгээр эдгэрдэг хүмүүс баг бүгд давс багтай хоол иддэг байсан. Ихэнх нь ургамлын гаралтай хоол хүнс, ногоо, жимс, бүхэл өр, шаш хэрэглэдэг байсан. Хоёрт хөдөлгөөн. Эдгэрдэг хүмүүс хөлс гаргах ямар нэгэн зүйл хийдэг. Дасгал, байгаль далхах, саунд суух, дулаан газар амьдрах гэх мэт. Гуравт тамхи, архи. Эдгэрдэг хүмүүсийн ихэнх нь тамхи татдаггүй, архи бага хэрэглэдэг. Дөрөвт нийгмийн харилцаа. Эдгэрдэг хүмүүс найз нөхөд, гэр бүл, хүүхдүүдтэйгээ ойр дотн харилцаатай байж нийгмийн идэвхтэй байдаг. Тавт нойр. Өдөрт 8 цагийн чанартай нойрыг авч чаддаг. 6-ад стресс бухимдал. Эдгэрдэг хүмүүс ямар нэг стресс бухимдалд автлаач гэсэн түүнийгээ зохицуулж чаддаг. Бясалгал хийх, анхаарлаа төвлөрүүлэх, байгальд алхах гэх мэт. Энэ бүхнийг хийдэг хүмүүс маш хурдан эдгэрдэг байсан. Заримдаа мэс засал хийхээс ч өмнө тэд бүрэн эдгэрсэн байдаг байв.
Харин эсэргээрээ хөдөлгөөн хийх дургүй, өдөржин буудан дээрээ хэвтэж, өдөржин хям, хурц, давслаг хоол иддэг. Арх тамхины хэрэглээ өндөртэй, ганцаардмал, найз нөхөдгүй, стресстэй, нойрондоо муу, олигтой унтаж чаддаггүй иймэрхүү амьдралын хэмшилтэй хүмүүст би мис засал хийдэгч төрөл сайжирдаг. Гэхдээ 6 сар жилийн дараа буцаад л асуудалтай болсон байдаг. Нэг хэсэг эдгэрч байгаа юм шиг харагддагч удалгүй өөр нугас нь өвдөж эхэлнэ. Энэ бол тусаал гоождог дээврийн асуудал. Энэ бүгдээс би юу ойлгосон бэ гэхээр хүний бие эдгэрхийн тулд зөв, эрүүл хооллох, сайн унтах, стресс бухимдалгүй байх, нийтж сайхан харилцаатай байх, хөдөлгөөний идэвхтэй байх. Энэ бүгдийг хийж чадвал зөвхөн нуруу биш, хүний бие бүхлээрээ эдгэрдэг. Арсны асуудал, хотоод эзний хоол боловсруулах асуудал, үс уналт гэд бүгд сайжирдаг. Энэ бүхнийг хэрэгжүүлж чадвал хүний бие эдгэрэхдээ бүхэлдээ эдгэрдэг. Ахиж барагтай л өвдөхгүй. Харин энэ нь нэг томоохон асуудлыг үүсгэдэг. Эмнэлгүүд өвчний эдгэрэлт биш, харин мис засал, эм, шинжилгээ зэргээс ашиг олоход чиглэсэн. Ашиг гаргаж болох бүх юмыг л хийдэг. Би ажиллаж байсан эмнэлгээ муулах гээгүй шүү. Би үнэхээр сайн эмнэлгүүдэд, сайн хүмүүстэй хамт ажилласан. Энэ улсын эрүүл мэндийн систем ерөөсөө буруу замаар явж байна. Бараг бүх улс оронд ийм байгаа болов уу? Энэ нь урьдчилан сэргийлэх биш, зөвхөн эмчилгэд төвлөрсөн систем юм. Эмнэлгүүд мөнгө олох ёстой. Эдийн засгийн өсөлт хэрэгтэй. Харин эмчилгээ нь мис засал хийж, эм зарахгүй бол мөнгө олохгүй. Харин эмчилгээ мис засал хийж, эм зарахгүй бол мөнгө олохгүй. Өвчтөнд үнэгүй зөвлөгөө өгөөд эдгээчихвэл эмнэлэг, эмч хоёулаа л хохирно. Мөнгө орлого олох сувг хаагдана. Жишээ нь нэг жижиг хотод Гүби эмч жилд 100 хүнд нурууны мис засал хийдэг байсан гэж бодъё л доо. Энэ тохиолдолд эмнэлэг, эмч хоёулаа мөнгө олно. Хэрвээ Гүби эмч мис засал хийхэ болоод зөв эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, бүтэн ойр, тайван байдал эдгэрэх гол түлхүүр юм байна шүү дээ гэд өвчтнүүдэд зөвлөгөө өгөөд тэд үүнийг хэрэгжүүлээд мис засал хийлгэх өвчтөнгүй болчвол Гүби эмчийн тасаг хоосорч эмнэлэг мөнгөгүй болно. Гүби эмч өндөр цалингүй болно, ажилгүй болно. Яг ч 100% бүгд эдгэрнэ гэсэн үг биш л те. Мэдээж бүх хүн миний зөвлөгөөгөөр эдэхгүй бас өөрчлөгдөхгүй нь ойлгомжтой. Ингээд би эмнэлэг, ангаах ухааны салбар зөв зүйл хийхгүй байгааг ойлгосныхаа дараа ёс суртахууны хувьд асар том асуудалтай тулгарсан. Би үндсэн шалтгааныг нь шийдэхгүй мөртлөө мис засал хийгээд л байсан. Тэр нь яг л норж ялзарсан обой, ханны хөгц, мууцсан гипсийг нь авч шинээр сольж бутсан ч дээрээс нь гоожж байгаа дээврийг засахгүй орхиж байгаатай л адилхан. Би яг яахаа мэдэхгүй байлаа. Би итгэл үнэмшилгүй болсон ч ажиллаа хийсээр л байв. Тухайн үед эхнэр маань ажилгүй байсан үе л дээ. Тэгээд би өөртөө би л ганцаараа орлого олох боломжтой хүн. Ажилласаар л байх хэрэгтэй гэж өөртөө хэлсэн юм. Гэвч энэ бүх эрс тэрс гадна болон доторх сэтгэл зүй маань намайг маш хүчтэйгээр дотроос минь мэрж байв. Би 16 кг-аар жин нэмж маш их гонигтай, бас ууртай, бухимдалтай болсон. Итгэл найдваргүй болсон. Би ямар нэг дүгжигдсэн хайрцагнаас гарч чадахгүй гаццсан юм шиг тийм мэдрэмжтэй амьдардаг байлаа. Би сэтгэл дотроо бүрэн сүрч байлаа. Гэсэн ч би ажиллаа хийсээр л, ажилдаа явсаар л. Чадлынхаа хэрээр сайн ажиллахыг хичээж байлаа. Гэвч дотроо бол би зад үсэрч байсан юм шүү дээ. Ихэнх мис засалчид 60 нас хүртэл ажилладаг. Гэтэл би 38 настай байв. Би өөртөө яагаад ч ийм байдлаар ажиллаж 60 хүрч чадахгүй юм байна. Би мис засал хийж чаддаг, зарим хүнд тус болж чаддаг ч ёс суртахууны зөрчлөө шийдэж чадахгүй бол 20 жилч болохгүй үхэн. Би мах бод, сэтгэл санаа, сүнс сүлд минь бүгд норж унах юм байна. Ингээд би эхнэртэйгээ ярилцлаа. Би ажлаа хагас цагаар хийж болох уу? Сардаа хэд хоног яаралтай тусламжийн мис засал хийгээд бусад үедээ байгальд гарч өөрийгөө тайвшруулж болох уу гэж эхнэрээсээ асууж ярилцав. Тэр маань өмнө нь хэлж байсанчлан үнэхээр гайхалтай хүн. Эхнэр маань надад би чамайг ямар байдалд байгааг харж байна. Чи бид хоёр хамтдаа энэ бүхнийг туулсан. Чи зүгээр л ажиллаа хийхээ шууд боль, шууд зогсоо гэсэн юм. Би ч юу гэжтэй яаж ажиллаа орхих юм бэ? Чи одоогоор ажилгүй байгаа. Манай гэр бүл ямар ч орлогогүй болно шүү дээ гэхэд
Эхнэр маань зүгээр дээ. Бид хэсэг мөнгө хөрөмтлүүлсэн шүү дээ. Тэтгэврт гарахад энэ хангалттай биш ч гэсэн хэдэн жилдээ амьдрахад бол хангалттай. Чи зүгээр л ажилласаа гар. Тэгээд би бодлоо, маш их бодсон. Би ажлаа үргэлжлүүл хийж чадахгүй гэдгээ мэдэж байсан. Бас эсрэгээрээ цаашид юу хийхээч бас ойлгохтой мэдэхгүй байв. Ингээд эмнэлэг дээр очиод би цаашид ажиллаж чадахгүй нэ, ажлаа өгьгээд ажиллаа орхисон юм. Хүмүүс намайг яагаад ажиллаа орхисныг ойлгоогүй. Би тайлбарлахыг оролцсон ч энэ бичлэг аль хэдийнэ 40 минут болж байгаа үстэй. Хүмүүс 40 минут намайг төвчөртөө сонсож чадах байсан гэж юу? Тэгээд би хүмүүст мэргэжлээрээ ажиллаж ханлаа. Эсвэл стресс ихтэй ажил. Түр амархыг хүссэн юм аа. Түрдээ ингэж болж байгаамаа гэх зэргээр тайлбар өгч байв. Анхандаа би ажилласаа гарсан, цаашдаа юу хийхээ мэдэхгүй байна гэж хэлэх нь ичгэвтер санаа зовмоор санагддаг байсан бол олон дахин асуугцаар байгаад тоохоож болсон. Одоо юу хийх гэж байна даа гэж асуухад нь би зүгээр л мэдэхгүй гэж тайван хэлдэг болсон доо. Ямар нэгэн төлөвлөгөөгүй байх нь маш их эрх чөлөөг мэдрүүлдэг юм билээ. Би дахиж мэс засалчаараа ажиллахгүй. Надад төлөвлөгөө байхгүй. Би орлогогүй бол нутахгүй. Жаахан мөнгө хадгалчихсан хэсэг хугацаанд бол амьдрч чадна. Гэхдээ цаашдаа амьдрахын тулд ажил хийж л таарах байх л та. Гэвч яг одоо бол би хийх ёстой зүйлээ л хийсэн гэж бодож байна. Хүмүүс үүнийг дунд насны хямрал гэж нэрлэдэг. Харин миний хувьд жинхэнэ хямрал бол мэс засалчаар ажиллаж өнгөрүүлсэн 9 жил маань байсан юм. Харин одоо бол би шал өөр мэдрэмж авч байна. Одоогийн шиг жаргалтай байсан үе надад өмнө нь байгаагүй шүү. Одоогийн энэ мэдрэмж бол хямрал биш. Мөнгөний тал дээр бол магадгүй ирээдүйд асуудал үүсч магадгүй л бах. Гэхдээ яг одоо бол би амьдралдаа анх удаа амар тайван аз жаргалыг мэдэрч байна. Би ажлаа орхисныхаа дараа зүгээр л гадаа алхаж эхэлсэн. Хайкинг хийж алхах нь биеэ эрүүлжүүлэх, нэмсэн 16 кг хасах зорилготойгоор. Эрүүл хооллож хандлаа их унтсан. Мэс засалж байх үедээ би сайн унтдаггүй байсан юм аа. Яаралтай дуудагдаад л байнга нойр маань тасалддаг байсан. Харин одоо хинч над руу залгахгүй. Би шүн бүр нам унтдаг болсон. Гадаа алхаж нохотойгоо хамт цагийг хөгжилтэй өнгөрөөж байна. Ингээд л би энэ Gooby and Dooby нэртэй YouTube сувгаа эхлүүлсэн юм да. Энэ сувгтаа нохотойгоо аялж байгаа, байгалийн сайханд алхаж байгаа бичлэгүүдээ оруулдаг. Оруулсан бичлэгүүд маань надад өөрт минь маш эмчилгээний чанартай байсан. Өнгөрсөн жил гэр бүлд маань эрүүл мэндийн зарим асуудлууд гарч нэлээд стресстэй байх үед байгалийн дуу чимээ надад маш их тус болсон. Сэтгэл санаагаа тайвшруулж, болж байгаа зүйлсийг илүү ойлгож хүлээж авч, илүү одоо цагтаа төвлөрч, тэр стресс түгшүүрийг тавьж явуулахад байгалийн дуу чимээ маш их тус болсон юм. Мэс заслын ажлаа орхисноор би гадаа эрүүл агаарт илүү их байж, илүү эрүүл байх болсон. Хүмүүсийг өвчин зовлон шаналлаасаа ангижрахад нь туслах миний бас нэг олсон арга бол байгалийн үзэсгэлэн, тайван орчныг хуваалцах явдал. Энэ нь мэс засал биш ч гэсэн хүмүүсийн эдгэрэлд зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг болох стрессийг тайлахад тусалдаг. Танд хайртай хүмүүстэйгээ илүү их цагийг өнгөрөөгөөрэй. Зүрх сэтгэлээ дагаарай. Тэгээд юу хийх шаардлагатай байна тэрийгэ хийгээрэй. Тэр хийх зүйл нь юу ч байсан гэсэн зүрх сэтгэлээ дагаарай. За энэ бол миний түүх байлаа. MIT-д сурч төгсөөд мэдрэлийн мэс засалж болсон хэдий ч ажилгүй ууланд ганцаараа алхаж явдаг болчихсон түүх. Их урт яриа болсон байх. Гэхдээ магадгүй энэ түүх хэн нэгэнд тус болно гэдэгт найдаж байна. За ингээд уг бичлэг дуустдаг юм аа. Хамгийн өндөр цалинтай, нэр төртэй ажил болон тансаг амьдралаасаа татгалзаж сэтгэлийн амар амгалангаа хайн байгальд ойрхон амьдрах сонголт хийсэн залуугийн түүхийн байлаа. Түүний сүүлд хэлсэн байгальтай ойрхон байгаарай. Чамд хайртай хүмүүстэйгээ цагийг илүү их өнгөрөөгөөрэй. Зүрх сэтгэлээ дагаж стрессгүй амьдраарай. Энэ бүхэн өвчнөөс идэхэд тань туслана гэж хэлсэн нь их таалагдлаа. Бас юм бодогдуулж байна. Та энэ залуугийн ярьсантай санал нэг байна уу? Бодлого комент хэсэгт үлдээж сэтгэгдлээ бусадтайгаа хуваалцаарай. Subscribe, like, share хийгээ битгий мартаарай. Цөөхөн олддог зуны сайхан дэлгэр цагтаа дэнж хотод сайхан наадаад гэр бүл, найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг дурсамжтай гоё өнгөрөөж хөдөө байгальд сайхан амраад ирээрэй. Удахгүй шин сонирхолтой бичлэгээр уулзцгаая. Сайхан наадаарай. Түр баяртай.